Okay, if you had one shot, one opportunity to seize everything ever you wanted, would you capture it? Хотлаш. Look, if you had one shot, one opportunity. Самсано та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Бас давхар шинэ оны мэндийг хүргэе те. За шинэ оны эхний 7 хоног боллоо. Крипто ертөнцид маань бас хитгэн сорилттой мэднүүд бас гарсан байна. За нэгдүгürt нь болонгууд биткойн маань 14 насыг зооглчихсан байна. Тий. Зооглчихжээ. 1 сарын 3-ны өдөр за тэртээ 2009 оны 1 сарын 3-ны өдөр Сатоши Накамото биткойны одоо анхны Genesis буюу блокийг майн хийж 50 биткойныг олборлж ээжээ. За түүнээс хойш ингээд 14 жил өнгөрсөн байна. За тэгээд биткойн дээр худалдаа авалт хамгийн сүүлдээ худалдаа авалт хийсэн бол за манай оны өмнөхөн манай Майкл Сейлер аимшиггүй зэрэг гаргаж за 2395 биткойн шинээр худалдаж авсан байна. За ингэсэн ч гэсэндээ манай яг MicroStrategy компани бол алдагдaltaй байгаа хэвээрээ нэг биткойныг дундаж үнэ 30397 гэдэг үнээр авсан байна. За тэгээд эднийх бол энэ авах хөнгөтэй байгаа юм байна. Авсаарч байх юм шиг байна. Энэ бол нэг хамгийн зэрэгтэй худалдан авалтыг хийсэн бол хамгийн сүүлийн байдлаа одоо Майкл Сейлер байна да бидний мэдгэж байгаагаар. За тэгээд энэ 7 хоногт чинь юу ба энэ 7 хоног биш л 7 хоногт болоо. CPI мэдээ хэлэгдэж байгаа. Энэ 7 хоногийн 5 дахад одоо энэ дугаар гарч байгаагийн орой энэ бол сард нэхний 5 дахад гардаг. Нэхний савлаатай мэдээ болж таарах баг. Тэгээд аржаатай бол нэхний анхааралтай байх боломжтой хаа. Тийм нэхний анхааралтай боломжтой арилжаарай. Тэгээд дээрээс нь self custody буюу одоо өөрөө хувийн валлатанда биткойн ч юм уу бус койно хадгалах хэр аюултай вэ гэдэг манай биткойн одоо анхны ч баг яг анх үүсчихт нь хөгжүүлэгчээр ажиллаж ирсэн одоо Люк гэ залуугийн жишээ бас нотолж өгсөн байгаа. За Люк яасан бэ гэхэл өөрийнхөө одоо тэр хамгаалалтын нууцлыг алдаад би өөрийнхөө биткойныг одоо бас ингээд хүнд алдсан гэдэг мэдээлэл тавигдлаа. Тэгэхээр энэ хэрвээ та бас өөрөө тусдаа одоо hot юм эсвэл cold wallet coin хадгалдаг бол пассвордуудаа ингээд онлайнаар өөрийнхөө одоо нүүтэн дээр биш ядаж нэг цаасан дээр бичиж юм хадгалсан дээр юм шиг байна шүү гэдгийг сануулгах гэсэн. За тэгээд үүний араас Итали улс одоо криптогийн 2000 евроос тийш криптодо бол энэ 26% татвар ногдуулна гэдэг зүйл яригдж байгаа юм байна. Монгол шиг юм болж байгаа юм шүү. Манай татвар 10 саяас дээш олох нэг байдаг шүү. Тэрмээр төстэй байж магадгүй тий. Татвар айлаа төлөө гэдэг асуулт ярьж байгаа юм да. За тийм. Тэгээд он гарснаас хойш Solana маань нэлээд сайн өсөлттэй байгаа. За Solana network гэж байгаа. Solana network болсон тий. Анекс network болсон. За учиршилтаа нь юу вэ гэдгсэн чинь за ерөөсө Bonk гэх coin гарсан байгаа. Bonk нь болонгод Solana-гийн системийн одоо анхны meme coin. Тэгээ анхны одоо тийм meme coin одоо нэг Япон хөлтөр багчаа Shiba Inu нохон хөлтөрийн анхны meme coin гарсан байгаа. Тэгээд энэ бол ингээд 50% нь ерөөсөн хүмүүс ингээд үнгүү танаацсан airdrop хэлбэрээр. Тэгээд одоо ингээд сайхан өсөлттэй pump явж байна. Тэгээд үүнийг дагаад Solana-г өнжигсөндөө өсөж байгаа болов уу гэдэг зүйлийг яриад байгаа. Тийм билээ $8 баг байсан юм чинь. Одоо 13 14 л өтөж байгаа хэ. Bonk гэх coin болонгоо тэгээд 24-өөс юушээ 68-аас одоо ингээд 100% өсөлтүүдийг өдөрт үзүүлээл 24 цагийн дотор амар их төслүүд үзүүлээд явж байна. Тарагдсан юм уу airdrop-оор? Airdrop-оор өнгөө тарагдсан coin байгаа. За үүнээс гадна за Solana-гийн NFT-ийн одоо хамгийн том marketplace гэж яригдж байгаа Magic Eden байгаа. За Magic Eden бол халлаад өгчдөөг юм байна. Yo what the fuck? Hey yo, what the fuck? Magic Eden дээр одоо нэг зургийг нийлүүлдэг ч юм уу тийм бас тусдаа компани байдаг юм шиг байна. Зураг хариуцсан ч юм уу. NFT хариуцсан юм. NFT нь бол асуудалгүй гэдэг байхгүй. Зөвхөн зурган дээр л асуудал гарцсан байгаа. Тэг хүмүүс бол ерөөсөө асуусан байлаа. Yo Magic Eden what the fuck гэсэн. Тэн дээр нэг юм алдаа маягийн зүйл бас гарсан байна. За тэгээд ерөөдөө хэрвээ та мөрдөгч хийдэг ч юм уу мөрдөгч чээр ажиллах сонирхолтой бас крипто сонирхолтой хүн бол их Британид явсан зүгээр юм шиг байна. За их Британд крипто одоо шинжээч биш юм аа. Крипто мөрдөгч гэдэг албан тушаал гараад сарын биш жилийн 48-аас 52 мянган долларын цалинтай байхаар юм байна. Би явлаа. За бай. За ингээ хэдүүлжингүү болоо. За тэгээд үүнээс гадна томоохон биржээр Coinbase маань 50 сая долларын торгуулийг төлөхөр болсон байна. За учиршилтгаа нэг үгүй гэдгсэн чинь ер нь бол ийм мэдлэггүй хүмүүс яах гэж данс нэг хэрхийг өгсөн юм. Тэгээ шүүхээс уурлаад тэгээд торгуул тавьж байгаа юм байна. Бас нөгөө талаараа юу асуух юм байна л да. Coinbase маань Base маань үйлчлүүлэгчдийн мэдээллийг одоо хангалттай хэн чаддаггүй гэх юм уу? Шаардлагатай мэдээллийг авч зөв процесстэй явж чадаагүй. Эннээсээ болоод одоо ингээд мөнгө угаах боломжийг хүмүүс бас олгосон байна. Ийм асуудлууд гаргасан байна гэдэг үгнээс нь ерөнхийдөө ингээд
50 саяын торгуулийг бол төлөхөр болж байгаа. Тэгээд одоо энэ систем маш сайн сайжруулаа гэдэг зүйл хэрэгцсэн байна. За сайн Bankman чинь Sam Bankman мөрөг болсон уу? тий одоо батлан гарсан гэж хэлэх юм уу та. Тэгээд 8 одоо зүйл ангаар ялж байгаа ч гэсэндээ ер нь бол би бол ялнаж буруугүй гэдэг зүйлийг хэрэгцсэн байна. Тэгээд эх оны 10 сарын 2-ны өдөр Тулгцсан байлаа тий. тий одоо шүүх хурал нь болох юм байна. За энэ нөгөө нэг Almaty-гийн CEO болон одоо FTX-ийн хамтран үүсгэн монголч нар бол өөрсдөө хэлцэнэ. Бид нар бол буруутай гэдэг хүлээн зөвшөөрсөн байгаа. Ялаа гэсэн үг. Ерөнхийдөө бараг л юм шиг байна. Бас тэр шүүх хурлаад нэг тодорхойлогдох баг. За мөн дүнжил онгорсноос хойш нэлээдгүй олон койнууд airdrop-ийн мэдээлэлүүдэд зарласан байна. За энэхүү мэдээлэлүүд бүгд цогцоор навж үзье гэвэл airdrop-цыг аюулаа гараад шалгаад үзээрэй гэж зөвлөе. За ингээд энэ удаагийн дугаар өндөрлөлөө. Гэхдээ нэрээ юу? Баяртаагаас өмнө нэг юм мартчих. Бидний одоо энэ доор нэг линк байгаа. Энэ линкээр бүртгүүлвэл Binance бүртгэл үүсгэх юм бол 20% хөнгөлөлт өгнө. За тэгээд дээрэс нь баталгаажуулсан эхний хэдэн хүнд байлаа. За 5 BUSD-ийн шагналал бол 1 сарын тусдал зүгээр шууд бэлэг болгож өгөх юм байлаа шүү. Тэгэхээр шинэ аккаунт үүсгэхээр зорж байгаа. Шинэ оноо шинэ трейдинг хийгээд ална гэж байгаа хүмүүс бол юу ч гэсэн хөнгөлөлтөө subscription дээр байгаа. Тийм. Аржиныхаа анхны мөнгөнд зүгээр аккаунт үүсгээд аваарай гэж хэлье да. За ингээд техникалаас руу шууд орцгоё. За сайн байна уу? Техникал анализийн болондоо тавтай байвал. За схем маань BTC долларын индекс дээр ямар шинжилгээтэй байна? За Цой. тэгээ. За дээр нь бас за энэ дээр би асуулт авчирсан байгаа да. За энэ нийтийн асуултуудыг ер нь бол Instagram дээр асуулга аваад авсан байгаа. За entry хийх талаар тэгээ support resistance яаж татаад байгаа да энэ шал таазуулаад байгаа згийг яг яаж татаад байгаа юм бэ? Тэгээ scalp барилж яаж юу юм бэ? BTC дээр тохиомжтой индикатор байгаа юу? Short харилж яаж юу юм гэдэг тал дээр дэлгэрэнgoос ярилцъя те. За entry хийх тал дээр илүү эхлээд ярьчих тийм үү. За хэдүүлээ ингээд ямар ч байсан паттерн зураад ингээд шинжилгээ хийгээд байгаа те. За яагаад шинжилгээ хийгээд байгаа юм бэ? Хэдүүлээ энэ оролтын цэгийг тодорхойлоход шинжилгээ хийгээд байгаа гэж ерөөд ойлгож байна. За ерөөд бол ханшиг за эндээс хоошоогоо ингээд энэ хэсэг байхгүй байлаа гэж үсэ хэдүүлээ эндээс дээшээс тэрдэг паттерн үүссэн байна гэсэн таам гаргацсан ба штэ энэ дэр. Дээшээ bullish паттерн үүссэн байна гэд. За тэгмүүд одоо эндээс оролтыг хаанаас хийвэл тохиромжтой байх вэ гэхээр за ерөөд бол энэ дээр бол паттерник дээшээгээ стрик цаг дээр нь entry хийх боломжтой тийм үү. За энэ candle-с дээшээ хаагдлаа. Окей, сүүлийн lower loss-ко паттерны дор stop loss-ыг тавьж өгөөд дээшээгээ арилжаа орох жишээтэй. Squall за энэний доор ч юм уу stop loss байршуулаад дээшээ арилжаанд орно. За мэдээж эндээсээ дахиад дээшээгээ bullish pattern үүсэн гут нь за break even буюу stop loss-ыг дээр нь тавиад ашиг хамгаалчихна гэсэн үг. Үүдээ энэ маягаар ингээд арилжаанд орох боломжтой. За одоо эндээс паттерн нөгөө нэг entry exit гэдээ бас хайж үзвэл Google-ээр бас дэлгэнгүй байгаа гэдэг тийм. Одоо ингээд харах юм бол дахиад энэ дээр ингээд шалгацсан ерөөхдөө доошоос цэцэг паттерн маань үүссэн байна. Доошоос сэтгэлээс сэтгэлтэн дээр нь entry засгүй энэ candle-ийг доошоос сэтгүүлээд entry хийж болохоор гэж байна тийм үү. Орлоо stop loss-ыг паттерн дээр scroll сүүлчийн оройны дээр stop loss-ыг тавьж өгөөд доошоо чиглэлийн харилцаанд ерөөхдөө орчих боломжтой. Slime зүтгсэн биш үү тийм. Тэгээ энэ бол нэлээд том мэдээний л зүг орчихсон байх гэж бодож байна ерөөхдөө бол. За ихэд иймэрхүү оролтууд ингээ хийх боломжтой. За дээр нь одоо энэ support resistance гэж яг юу юм бэ асуугаад байгаа шүү дээ. Энэ хоёр дахь асуулт. За энэ дээрээс ерөөхдөө яаж арилжаа их боломж бид байдаг вэ гэхээр за ерөөхдөө энд шал болоод байгаа. Дахиад энэ дээр тааз болсон. Тэгвэл дахиад энд нөгөө нэг шал тааз солигдно гэдэг юм байна шүү дээ. Тодорхой хэмжээний шал байсан зэг маань одоо эргээд тааз болгоо доороос дээрээс нь доошоогоо чиглэлээ стил бариад доошоо арилжаанд орохыг ерөөхдөө бол энэ support resistance дээр арилжаа хийж хаана оролт гаралт хийх боломжтой. Тэгж оролт хийх юм бол орлоо нөгөө нэг зооныхон дээр нь stop loss-ыг байршуулж өгөө доошоогоо доотлын зоон хаана байна. За тэн дээр TP аавна гэсэн зорилготойгоор ерөөд арилжаанд ороод явчихна. За яагаад энэ зоон ингэ татаад байна гэхээр ханш маань өөрөө түүхээ харах юм бол өөрөө яг энэ зүгээр тодорхой дүн байгаад байгаа шүү дээ. Энэ чинь 17852 гэдэг дүн байна тий. За 17800 гэдэг ханшин дээр ерөөхдөө бол BTC худалдаа авалтууд ерөөхдөө бол байгаад байна тий. Эндээс ерөөхдөө нэлээд олон хүмүүс авч ирсэн байна. Тэгэхээр энэ цэг маань өөрөө юм түүхтэй болоод тэгэхээр энэ цэгийг ерөөхдөө бол нэлээд хүмүүс сонирхож байгаа юм байна гэдэг үгнээс энэ тодорхой бүсүүдийг татаад байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөөхдөө бол сэтгэлзэн хувьд нэг хэсэг хүмүүс бол энэ үнийг бол хангалттай хямдхан өнгө гэж хэлж шийдсэн байна шүү дээ. Гэтэ хэсэг хугацаа өнгөрсөний дараа болонгод тэр үн бол одоо ингээд хангалттай үнэтэй үн болж хувирж байгаа ч гэх юм уу тий. За одоо ингээд дахиад харах юм бол за энэ дээр ингээд тодорхой хэмжээнд хөдөлгөөнүүд байгаад шал болж исэн шал тааз дахиад тааз болж ийн үгүй юу гэдгийг харчих болоо тийм боломжтой тийм. За үүн дээрээ дахиад хослуулаад харах юм бол за 15-аар орчих тий.
Хостуулаад харах юм бол саяны нөгөө тааз болж байгаа цэг дээрээ давхцаад нөгөө нэг доошоос тэрдэг паттерн чинь үүссэн маа гарч байна тийм үү? За магадгүй доошоос зүрхлээд энэ доо өвдөд дахиад жижигхэн иймэрхүү паттерн маань энд үүсэх юм бол доошо чиглэлийн арилжаага бариад орчих юм бол илүү нөгөө чиглэлийнхаа дагуу арилжаанд орчих гэсэн. За эндээс нэгдэж стрүүлэх юм бол стрүүлээд энэ рүү хийх юм бол паттерныхаа дээр нөгөө нэг спорт resistance болоод байгаа цэгийнхаа дээрнээс товлосоо тавьж өгөөд доошогоо паттерн гэсэн цэг дээрээ за нэгийг хэрцэх ерөөд бол ингээд 3 арилжаа хийгээд ирсэн. $1 боллоо эрсдэлт оруулах гэхээр $3 ашигтай байхаа. Тийм, ерөөд бол иймэрхүү маягтай. За дээр нь энэ дээр дахимжлаад scalp барилжаа гэж яг юм гээд ерөөд бол scalp барилжаа бол богино цаг дээр маш олон одоо хэдүүлээ бол 15 4 цаг хараад арилжаанд одоош тий. Жишээ нь одоо миний хамгийн сүүлийн орлогод эндээс short арилжаанд орцсоос хойш одоо баг 21 өдөр өнгөрч байгаа гэсэн үг. За scalp барилжаа бол энэ бүхнийг ингээд хүлээгээ суугаад авахгүйгээр одоо байгаа энэ паттерн дээрээ 3 метр орж агаад ерөөдөө шууд шал таазын солихт дээр нь арилжаа хийгдэж болно гэсэн үг. Тодорхой зооныг зайлж. За энэ ингээд үүсээд энд ингээд юм тодорхой хэмжээний шал тааз үүсэж байгаа мэн гэдэг энэ зооныг татчихлаа шүү дээ. Магадгүй эндээс нь ичмүүд нь дэшигээ бай арилжаа. Энд ихтэн TP аваад эндээс нь доошо short арилжаа гэдэг юм уу? Маш хурдан. Тэгээ эндээс buy short buy гэдэг юм. Маш олон арилжааг нэг дор хийх ихэд scalp арилжаа гэж нэрлэдэг байгаа. Day trader-ууд болохоор за өдрийг нэг бүтэн өдрийг харах юм бол өглөөд арилжаа навал орой тохон өдрийнхаа оройн арилжаагаа хаагаад ашигла ерөөдөө бол тохон өдөртөө авдаг хүмүүсийг day trader гэдэг хэлээд байгаа шүү. За BTC дээр тохиромжтой индикатор гэж асуусан байлаа. Ерөөдөө ямар ч индикаторыг хүн өөрөө яаж шалтгаалж шалтгаалаад тохиромжгүй гэдэг юм гарч ирэх байх л та. Дээрээс нь бас адилхан хаш орж байгаа учраас альч одоо forex дээр forex гэдэг юм бол аль чи ашигладаг индикатор нь BTC дээр бас болох байх тий. Тэгээ ерөөдөө бол индикатор чинь өөрөө нөө зүй тогтолцооны том юм дээр явж байгаа учраас заавал энэ хосол дээр тэр хосол дээр гэсэн яг тогтцсон юм байхгүй учраас ерөөдөө бол аль өөрийнхөө сурсан эзэмшсэн индикаторыг бүгдэн дээр нь шилж чадах юм бол ямарсан бүх юм BTC дээр тохиромжтой индикатор байж болох бах. Ашиглаж чадахгүй бол мэдээж бүгд тохиромжгүй индикатор болж хувирах бах тий. За short арилжаа гэж юу юм бэ гэдэг. Хэдүүлээ чинь buy арилжааг ойлгохдоо бол хямдхан багт нь аваад үнэтэй болгоод нь зарчиж байгаа асуудал шүү дээ тий. Тэнгүүд одоо short арилжаа гэж юу юм гээд чинь ханшиг дээрэс нь бодолдож авч байгаа гэсэн үг үү? За энэ дээр чи тайлбарлавал. Short арилжаа цаана бол юу болж байгаа гэдэг тэгэхээр ерөөдөө одоо байгаа үн бол энэ coin дээр бол ингээд хангалттай өндөр үн гэж үзэж байгаа шүү дээ. Тэнгүүд энэ үн дээр байгаа хүмүүсээс coin-ийг зээлж хагаад зарчна гэсэн үг. Бэлэмгт болчих гэсэн үг. Тэнгүүд нь хямдхан байхад нь худалдаж аваад буцаад нөгөө зээлсэн хүмүүстэй coin өгч байгаа. Ингэж дундаас нь ашиг олж байгаа гэсэн үг. Энэ хоорондох ашигыг short арилжаанаас хүмүүс маань ашиг авч байна гэсэн үг шүү дээ. За тэгвэл одоо доллар индекс дээр хавтаж. Ерөнхийдөө асуултанд бол ерөнхийдөө гайгүй хариулсан баг гэж ерөнхийдөө бодоод байна. За ерөнхийдөө хэдүүлээ энийг ер нь өнгөрсөн 7 хоног, энэ 7 хоног жинхоол ер нь ярьлаа. Энэ паттерн маань сая дээшээгээ стрэлтийн хөдөлгөөн ерөнхийдөө бол ороод ирсэн байгаа гарч байна тий. Одоо ингээ харах юм бол энэ дээр нөгөө доо гэдэг зүйл маань энэ дээр ирээ шивдэгдсэн. За бага хэмжээний correction орж ирэх юм бол нөгөө энэ дээр тааз байсан цэг маань эргээд шал болчих юм бол дээш чиглэлийн арилж байгаа бариад явчихна тийм үү. Тэгвэл доллар индекс нэ уруу хамаарлаа бодох юм бол за доллар индекс маань өсөх юм бол дээш өсөх юм бол за BTC маань одоо яг хамаарлаа дагах юм бол доошоо явах хэвээр. За магадгүй энэ дээр gold тийм үү. Gold муу хандл доошоо юудхан орж ирэх боломжтой юм болов уу гэж хэрэг бодлого хүний шийдвэр бас тодорхой хэмжээнд нөлөөж магадгүй тийм. Энэ машин савдгаан. За мөн ингээд харах юм бол өнөөдөр орой 9:30-аас ерөөдөө бол мэдээтэй байгаад байгаа. За эндээс харах юм бол 9:30 байна. За энэ цагийн бүс юм. Нэмэх 8 бүс хаана вэ? За нэмэх 8 бүс дээр очиад. За ерөөдөө л орой non-farm payroll гэдэг юм. Одоо ерөөдөө энэ нэлээд томоохон мэдээ сар болгоны сар болгоны эхний 5 дотор болго гардаг. Тэгэхээр энэ үедээ ерөөдөө бол яг яаж гарахаас шалтгаалаад доллар индекс биткойн дээр нэлээд чиглэл гарч ирэх болоо тэрний дараагаар ерөөдөө арилжаанд орё гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За ерөөдөө ажлын төвшин бол ер нь өндөр байвал сайн мэдээ болчиход байгаа бид одоогийн төслөөд л олон хүн ажилгүй болж байвал нөгөө нэг долларыг татах ч гэдэг юм уу тэр бодлогоос солиулах магадaltaй байгаа. Энд дээр хальт Solana-г харж болох уу? За тэгээ. Bonk гэдэг шинэ coin гарсантай холбоотойгоор Solana-гийн чарт яг үс сонирхолтой байгаа шүү дээ гэдэг хүмүүс бас ирж ирлээ. За чөтөр би нэг тарчсан юм байна. Solana мэдээж маш амар хямдраад энэ түрүү жилийн бас хамгийн өндөр уналттай байсан coin-уудын нэг бас болсон тий. За ингээ харах юм бол ерөөдөө бол тренд доошоогоо байна тий. За ингээд цаг руу ороод харвал
Энд яг юу үсэт вэ те. За энд нэг иймэрхүү паттерн маягтай үүсч байж болох юм байна да. Гэт үзье. Гэт үзүү сэтэрсэн болох. Гэтэ хитрхээ баг шалгалттай юм байна. За яг өмнөхийг наваад үзье. За ихэд бол паттерны зүй тогтол чинь өөрөө доошоогоо явж байгаа бол мэдээж дээшийг сэтэрх хандлагатай байдаг. Дээшигээ хит их удаа явах юм бол доошоо сэтэрх хандлагатай байдаг тийм үү? Тэгэхээр одоо ихэд солооноо дээр ойрын явах хугацаанд харах юм бол за иймэрхүү том паттерн үүсчиж магадгүй. За энэ маань өөрөө яг цэвэрхэн зурагт тал дээр бол нэлээд хэцүү харагдаж байна те. Гэхдээ таазж магадгүй. Ихэд бол BTC саний паттерн маань доошоо сэтэрчих юм бол солооноо ихэд дагаа доошоо ороод ирэх баг. Гэхдээ сайн нэг түрүүний фундаментал дээр ярьсан юу байгаа те. Bonk гэдэг coin гарснаас хойш ихэд бол солооноо нэг 78% өсөлт үзүүлээд за яг одоогор бол 64% өсөлттэйгэр байгаа юм байна. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ паттерныг дээшээ сэтэрсэн ч гэсэн ер нь солооног нэг хайхтар хол бол харж бол би чадахгүй юм байна да. За бүр том цагаар ингээ хараад үзье те. Бүр том цагаар ингээд харуул за нөгөө саний шал таазуулаад байгаа цэг маань энд байна тийм үү? Энэ за энд ерөөхдөө байж болж байна те. За энд байж болж байна. За энэ тодорхой хэмжээний шал болж ирсэн байна тийм үү? аха. Тэгэхээр магадгүй одоо цаг руу ороод харах юм бол за эхний дээдлийн цэг гэх юм бол 16 17 гэдэг орчим бүс тийм үү? Тэгээ санийхаараа шал таазаа солиод pullback хөдөлгөөн харах юм бол дараагийн өсөлтийн цэг нь 27 28 гэдэг цэг рүүгээ тэмүүлэх ойрын хугацаанд боломж байгаа юм болов уу гэж харж болохоор юм байна те. Яг энэ маягаар стриг байгаа шүү дээ. мэдээж давхар баталгаа мэдээж энэ дээр авах хэрэгтэй. За өнөхөр дээшээ гараад ирвэл энэ дээр мөн адил дахиад дээшээ сэтэрдэг паттерныг үүсээд энэ дээр доо өгдөг юм бол дээшээ чиглэлийн хөдөлгөөнө бариад орох боломжтой юм болов уу гэж хэрэгтэй харж болоод байгаа. За ерөнхийдөө энэ мэдээг бол investing.com-аас оройн мэдээ болно ингээд хараад цагийн бүсээ нэмэх 8 дээр нь тавьж агаад за фильтрдэж агаад ерөнхийдөө бол зөвхөн Америк дээр нь тавьж агаад Америкийн мэдээг л хармаар байна. За тэгээ энэ өндөр ачаал бүтэлтэй буюу 3 одтой мэдээг сонгоод дарчих юм бол яг өнөөдөр болох Америкт болох хамгийн томоохон мэдээ юу байна вэ гэдгийг харуулна. За дараа 7 хоногт юу байна гэхээр дараагийн 7 хоногт за ажилтнуудаа FOMC meeting байгаа юм байна. За мөн non-farm бабаба юу ч хаана вэ? CPI чинь болох хэвээр. Next week дээр байгаа юм байна. Next week дээр за 21:30 CPI ёо гэдэг. Ерөнхийдөө CPI мэдээ энд яг цагта энэ дээр ерөнхийдөө лаптоптууд нь яг энэ дээр ороод ирдэг гэж хэлж болно. Тэгэхээр эндээс ерөнхийдөө цаг үеийн мэдээллийг маш шуурхай investing.com-аас ерөнхийдөө авах боломжтой гэж харж болно. За ингээд хүлээж авсансан та бүхэндээ баярлалаа. Баяр та.